За сайн байцгаана уу. Өнөөдрийн Норогийн түүх жижиг булангаараа та бүхэндээ юу хаалцсан бэ гэхээр би та нар миний YouTube-ыг үзсэн бол би нөгөө 3 одтой зочид буудалтай мами брейк авах гэж ингээ хийсэн шүү дээ. Тэгээ хүмүүс мами брейк гэж юу юм бэ гэж жоохон ойлгохгүй байх шиг байна. Би бас энийг мэддэггүй байсан. Америкт мами брейк гэж байд юм билээ заяа. Тэр нь яадаг вэ гэхээр би 2020 онд манай энэ охин төрөөд тэгээд 4 сартай байхад би бүр амар ядраа заяа. Америкт ингээд надад аав ээж ирэх боломжгүй, ах дүүнээс ирэх боломжгүй. Тэгээд нөхөртөө хоёулаа хичээлтэй. Хоёутан тэгээд тусал дэмжих хөнгөө. Тэгээд хүүхэд ойрхон гарцаа амар ядраад хүүхдээ хараад хичээлээ хийгнэ гэдэг бол зүгээр л амар ер нь бол аюу хэцүү. Тэгээд манай сэтгэл зүйч надад тэгсэн ахгүй. За чи мами брейк аваад яваадри гэсэн. Хаашаа гэдгсэн чинь хаашаа чамаагүй зүгээр ойрхон газар руу Ютаа яваад амраад 7 хоног амарчаа хүрээдэргээд. Тэгээ би нөхөрдөөс нь манай нөхөр угаасаа чи яв би угаасаа амарч таарж байгаа юм чи амралт хариулаад яг нөгөө шинэ жилийн амралт болж шинэ жилийн амралтыг хариулаад чи яваадэргээд. Тэгээ би Ютаа яваад Ютаагаас Лас Вегас ороод Лас Вегасыг хоноод амраад Ютаад ирээд амраад амар гоё сэргээд бүр ингээд бүр үнэхээр ядарсан байд юм лээ зөө. Дөнгөж төрсний дараа ээжүүд бол үнэхээр ядардаг. Тэгээд буцаад гэртээ ирсэн чинь манай хүүхдүүдийг манай нөхөр амар сайн харсан байсан. Тэгээд хүүхдүүд маань тусдаа унтдаг болсон байсан. Тусдаа өрөөндөө. Тэгээ надад хүртэл ингээд айгуу гоё амралт болоод тэгээд тэрнээс хойш би ерөөсөө ийш тийш явахгүй байжгаад сая хамгийн сүүлийнхаа 4 дахь хүүхэд дээрээ би бас амар ядраад манай хүүхэд одоо 2 настай байхгүй юу. Тэгээд шинэ ажил эхлүүлэхээс өмнө бас нэг амарчаад иргээ манай сэтгэл зүйч тэгэхээр заасаа тгий явчаад иргээ 7 хоног яваад ирсэн чинь үнэхээр гоё амраад маш гоё өөртөө. Тэгээд энэ сүүлийн эхний удаа би найзуудтайгаа явсан. Тэгээд сүүлийн удаа болохоор би гав ганцаарх нь явсан. Буудал 7 хоног. Тэгээ нөхөр маань хүргэж ирээд буцаж ирэх таасан. Тэгээ би 7 хоног медитейшн хийгээд өөртөө цаг гаргаад халуун басан сэлээ тэрүүгээр ингээд хоолмол идээд айгүй гоё enjoy бүр юу ч бодох юмгүй ингээд айгүй гоё амраад ирсэн. Тэгээ би юу хийх юм бэ? Монголд маш гоё олон амралтын газрууд байдаг. Ялангуяа одоо амралтын газрууд чинь Монголд бүгдээрээ тий нөгөө юутай массажтай бүтэн биеийн бариатай тэгээд нөгөө уламжилт ангаах ядаргаа тайлах гэж шүлмүүл тэгэл ер нь амар гоё штэ хүмүүс ингээд YouTube Монгол YouTube хийж байгаа хүмүүсийг харахаар ямар гоё юм бэ очиод нэг амарчаад ирэх юмсан гэд боддог. Тэгээд энэ Америкт болохоор ерөөсөө тийм одоо уламжилт ангаах бүтэн биеийн массаж тийм байхгүй байсан ч айгүй үнэтэй маш их үнэтэй нэг 90 минутын $350 молор гэдэг амар үнэтэй. Тэгээ тэрнээс бага байгаа л да. Гэтэ барихтаа ингээ зүгээр ингээ хувцсны гаднаас зүгээр ингээд идэг заяа. Тэгээ би бүр анх нөгөө хаваад тай массажинд ороод хаваагийн баг бүх массажинд орж утсан баг. Тэгээ надад бүр ерөөсөө аль нь таалагдаагүй. Тэгээ заримдаа би Монгол бариач нар энд ирэхээр бариулдаг, очиж бариулдаг. Тэгээд үнэхээр гоё амраад маш гоё бие минь ингээд биеийн хормоор тайлагдаад айгүй гоё болдог. Тэгээд Америк ээжүүд ер нь бол олон хүүхэд төрүүлдэг зарим нь тийм болохоор айгүй их амардаг. Гэтэ ихэнх хүмүүс нь тэрийг мэддэггүй. Тэгэл бүр ингээл амар стресс нь хайд болчаал бүр ингээл ядраал туйлд ороод тэгээ яваад идэг. Тийг шаардлагагүй. Үнэхээр чи ядарч ивэл зүгээр яваал орхиол нөхөр чинь угаасаа сайн хүүхдүүдээ чинь хараад ар гэрээ чинь хараад байж учраас тэгээ яаж Монголд аав ээж чинь байгаа туслах хүмүүс байгаа. Америкт над шиг ямар нэг ч хүн туслах хүн байхгүй ш. Тийм болохоор сайхан амраад сайхан юу ч бодохгүй сайхан амрах амар гоё юм билээ шүү. Сайхан амраад тархи амраагаад ирээрээ гэж хэлмээр нээжүүдтэй. Тэгээ би одонгийн ээж нарыг үнэхээр бахархдаг. Манай ээж 11 төрсөн. Тэгээ би 4 хүүхэдтэй амар ядарч байхад би ээжийг 11 төрсөн ээж маань нэг ч ядарлаа гэж хэлж байгаагүй. Би ерөөсөө сонсож байгаагүй. Тэгээ тэр үеийн хүмүүс би сайтай байсан баах үнэхээр мундаг гэж би ээжигээ боддог. Манай бас үнэхээр мундаг ээж сайн тусалдаг. Яаж 11 хүүхдийг өсгөж хүмүүжилсэн болоо гэж боддог. Би 10 дахь хүүхэд нь.
Ээжээрээ би байнга бахархдаг миний ээж аав хоёр бол миний үлгэр жишээ намайг үргэж дэмждэг. Ямар ч үед уцаар хол байгаа ч гэсэндээ намайг дандаа ингээл туслаад тэ миний охин ингээл дандаа дэмжээл ингээд гой үг хэлж дэмждэг. Тийм маш их баярлагдав. Тэгээд боломж байвал ер нь бол одоо удахгүй Монгол явна. Них удахгүй. Миний удахгүй жоохон удах байх гэж. Ямар ч байсан тэгж хэлмээр байна. Тэгээ мами брейк гэж байдаг шүү. Чи саяхан би нэг инфлюенсерийг бас дагны Монголын аягүй хөөрхөн охин сайхан анхны хүүхдийг гаргасан. Тэгэл би бүр ядраад ах юм. Нүрээ цэвэрлж чадахгүй ядраад ах юм гэд. Үнэхээр ядардаг бүр ингээд будагтаага заримдаа унтан заримдаа нүрээ цэвэрлж чадахгүй заримдаа усанд орч зав байхгүй ингээд амар ингээд 24/7 үнэхээр ядардаг. Тэгээд та нар мундаг шүү, мундаг ээж нартаа үнэхээр та нар олон хүүхдээ өсгсөн мөн ээжтэй маш их баярлалаа. Энэ олон хүүхдээ өсгөж биднийг өдөө зэрэгтэй хүргэсэн маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ Америкийн Mommy Break-ийг дагаад гой Монголд гоё дуртай өөрийнхөө мөнгөндөө таруулаад зүгээр бүгдийг хаяад сайхан очиж амраарай. Гэтэ гой зүү амраарай очиод ингээл архитаар суугаад биш зүгээр гоё бясалгал хийгээд ууланд алхаад гоё хоол идээд бүтэн бие массаж хийгээд эхний 2 өдөр бол зүгээр үхэх гэж байгаа юм шиг өрөөнөөс гарахгүй унтан заяа. За iPhone-ы вактамж дүүрчин гээд гарч ирээд байгаа юм аа. Тэгээд ямар ч гэсэн энэ хүртэл сонсон та бүхэнд маш их баярлалаа. Өшөө илүү олон сонирхолтой зүйлсүүдийг хуваалцсанаа. Норогийн жижиг түүхтэй хамттай байгаарэ. Надад маш олон түүхүүд байгаа. Сонирхолтой түүхүүд. Тэгээд надаас өөр хүмүүс бас тохиолддог байх гэж бодоод хуваалцаж байгаа шүү. Тэгээд сонирхолтой байгаа бол таалагдлаа гэж дараарай. Маш их баярлалаа.